20 хоногийн турш орон дээр шалгайт сайхан хэвтэж байгаа 5,000 евро аваад гараад явах гой боломжийг Францын Тулуз хотод байдаг эрдэм шинжилгээний хүрээлэн азан атханда багтсан 10 залууд олгож байгаа юм байна. Нээ хүн төчөр ажил хийгээд байхгүй, олон юмар цэмцэгнээд байхгүй, ерөнхийдөө нэлээд боломжийн санагдаад байгаа. Мань очих юм бол бас хийвэл хийж чадхаар л харагдаж байна. За ерөнхийдөө нэг 250 ккал маш бага шингэн хоолыг идүүлээд өдөржин орон дээр нь хүн байлгаад байхад ер нь хэр удаан тисэх юм бэ? Хэр удажиж ер нь биеийнхаа муудаж ин өөрчлөлт гарч ийн гэдгийг л шалгах гээд байгаа юм байна лээ. Ганц ядаргаатай юм нь үе орж ирж сорж шинжилгээ одоо юу гэдгийг те хүнээс авч болох бүхэл шинжилгээнүүдийг хийнэ гэж яриад байгаа. За энэ ч яг өгдөг юм өгч нь авах юм авчин. Хамгийн гол нь 20 хоног гэдэг чинь бас 2 хоног биш учраас нэлээд өөдөх маяг руу орох байх. Хүн тэгээд ер нь их сонир амтна л доо. 5,000 еврод нь болоод 20 хоногийн ийм аквариум руу гүгээд орчин. Тэгээ 15-6 дахь хоног дээрээсээ энэ нүхнээс гарч илээвэл 50,000 евро чамаагүй олоод өгье гэсэн юмээрээ сууж идэгин. Энэ төсөл 6 сард эхлэх юм. Тэгээд нэг 10 азтай аавын хүүгээ хайгаал явж байгаа юм шиг олон ч хүн санал хүсэлтээ өгж байгааз. Тэгээд дамдаа ингээ хараад байхаар сансар судлалын байгууллагаас энэхүү төслийг бол ивэнтгэж байгаа гэж байгаа. Айгүй бол 50 эсвэл 500 мянган доллар ч одоо төсвөлөгдсөн байхыг үгүйсэхгүй. Тэнгүүд манай аваргуудаа 5,000 өгөөд үр дүнгээ авах чиж бас магадгүй.